Сайн байна уу таны өглөө яаж эхэлж байна? Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад гурлаа ярианд оръё тий. За намайг бол Бэлгүн гэдэг хуульч өмгөөлөгч мэрэгчлээ. За ерөнхийдөө эрүүгийн болон иргэний эрхт бол төлхөө өмгөөлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За бит хоёрыг сая яриад л байж байла. Ер нь энэ заллах скам гэж яриад байгаа тийм хүмүүсийг энэ хуурж байгаа энэ тохиолдлууд нэлээд их болцсон. За дээр нь бол аргачлал нь нэлээд нарийн хүнд бүр ингээд итгэл өнөмшил төрүүлэх үс ийм байдалтай болцсон юм байна. За тэгээд таныг одоо ингээд ажиллаа хийж явж байгаа хугацаанд ерөнхийдөө ямар төрлийн заллан илүүтэй гарч байгаа юм шиг ажиглагдаж байна вэ? Сүүлийн жилүүдэд тийм зөв. Заллан бол яг тухайн цаг үеэс шалтгаалаад хэлбэрээ өөрчилж байна. Юу вэ гэхээр одоо өнөөдрийг Монголын нийгэмд өнөөдөр 11 сард монголчуудад юу хамгийн их тулгамдж байна? Яг тэрэн дээр заллингийн тоглолт явна. Тэгэхээр ийм заллин илүү байна гэхээсээ илүүтэйгээр тухайн цаг үед ямар нөхцөл байдал иргэдэд илүү хэрэгцээтэй байна? Тэрэн дээр нь заллингийн тоглолтууд явж байна л гэсэн үг. Жишээ нь одоо сая 8 болон 9 сард бол мэдээж нөө оюутан суралцагчид маш ихээр орж ирдэг. Тэгэхээр нөгөө орон сууцны заллин, түрээсийн заллин. Мэдээж дээрэс нь иргэн бүр орон байртай болохыг хүсдэг. Тэгэхээр энэ хүний анхдагч хэрэгцээн дээр тоглосон энэ заллин бол бүр бүх цаг үедээ хизээш зогсохгүй заллин. Тэгээ ийм байдлаар явж байна л гэсэн. Ер нь бол ёстой л цаг үеийн нөгөө хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг харж байгаа л тийм. За энэ дээр ингээд тоглолт хийчихье гэж юусэн ингээд явдсан юм байна шүү дээ. Тийм арга ухаанаа өөрчлөл ямар айхтар юм бэ? Одоо нэг сая бид нар орон сууц руу орсных би нэг орон сууц дээр нэг юм боддог байхгүй. Одоо чинь ингээд хамгийн их түгээмэл байгаад байгаа нь хоёр иргэнд одоо нэг байрыг түрээслүүлэх болон зарах ч гэдэг юм уу те. Ийм зүйл тохиолддог. Тэнгүүд одоо энэ хоёр иргэний хин нь яг авахалтын бол гэдэг асуулт. Хоёр бол одоо баг түгээмэл энгийн хоёр хүн давхар зарах бол нэг сонирм биш. Түүнээс дээш. Тий одоо манайхан өмгөөлөгч нар ч одоо хоорондоо ярьж штэ. 14 дээтэл нь одоогийн байдлаар миний сонссон. Нэг орон сууцыг 14 хүнд штэ. Зэрэг тэр 14 хүний мэдээж нэг нь одоо байртай л болно штэ. Харин тийм. Эсвэл 14 айл нэг байранд амьдрах ямарч боломжгүй. Миний ажиллаж байгаа кейс дээр бол 6 хүнд бол давхар зарсан тохиолдол бол байгаа. Эрүүгийн журмаар шалгагдж байгаа. Энэ тохиолдолд бол яах вэ гэхээр 6-гийн 6 хүн давхар зарсан бол мэдээж нэг нь л орон байртайгаа үлдэн, нөгөө 5 нь бол хохирогч болоод ингээ хохироод үлдэн. Нэгэсэндээ бол мөнгөө өгөөд 2 3 4 5 жил ашиглуулж хаад буцаагаад өгсөн мөнгөө л авна. Авч чадахгүй ш тохиолдол байна. Яагаад гэвэл тухайн залливч тэгээд үнэхээр одоо заллах үйлдэлтэй шийдэлтэй хандсан бол би шорондоо орчихё. Мөнгө ч өгч чадахгүй, мөнгө ч идэж байгаа дууссан гэд ингээд ялаа аваад явж байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дээр бол иргэд барилгын компани маш сайн судлах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг тэрхүү одоо 6 хүнийг хэн нь одоо төрүүлж гэрээ байгуулсан. Эсвэл бол хэн төрүүлж байрыг эзэмшилтэд авсан нь бол өмчлөгч болоод бусд нь хохирогч болдог ийм хуулийн зохицуулалттай иргэний хуулийн. Гэхдээ үүнээс гадна бас нэг зохицуулалт бүртгэлийн хуульд хийсэн нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд бол нөгөө урьдчилан тэмдэглэгээд одоо та сонссон л баг. Юунд улсын бүртгэл дээр. Улсын бүртгэл дээр урьдчилан тэмдэглэл хийлгэчихээр нөө 16 айл хэн төрүүлж улсын бүртгэл хийлгэсэн нь л ерөөсөө өмчлөгч болж байна л гэсэн үг. Бус 15 нь хохирно. Тэгээд мөн хохирохдоо би чи энэ байр чи одоо миний захиалж байгаа байр чи улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэлтэй юм байна шүү дээ. Тэгэхээр би энийг захиалж болохгүй юм байна гэдгээ дараагийн 15 хүн ойлгочихно гэсэн үг. Тэгэхээр нэг мөнгө шилжүүлэхээс өмнө одоо тэрийг үйлдэлээ хохирохоос өмнө үйлдэлээ хязгаарлалчихна. Хүмүүсийн зүгээр л гол алдаа мөнгөө битээ шууд шилжүүлнэ. Мөнгөө шилжүүлэхээс өмнө эхлээд урьдчилан тэмдэглэлээ хийлгэж. Эхлээд гэрээ контрактаа байгуулчих. Тэгээд эхлээд одоо тэр холбогдох төрийн байгууллагаас нь лавлгаа тодорхойлох бичиг баримтуудыг аваад харчих. Тэгэл мөнгө шилжүүлчих. Тэгэл болоо бүх асуудал тэгэл дуусна. Иргэд өөрсдөө л хянамгаа бай. Одоо нөгөө урьдчилсан тэмдэглэгээ хийлгэнэ гэж байгаа шүү дээ, тийм. Тэрийг яаж шалгах боломжтой юм бэ? Би одоо за дэлгэр цэцэг нэг байр авах гээд байж гин гэж бодъё, тийм. Тэр байрыг өөр хэнийг нь зарцсан, зараагүй байхыг
би одоо гэртээ байж байхдаа шууд гэдэг ч юм уу тий мэдэх боломжтой юм болов шууд яг хөө ингэн би барилгын компани та надаас нэг байр захиалж байна тийм үү за тэгэхээр би танд бол байраа зарихтаа та урьдсан тэмдэглэл хийх боломжтой та ч асууж байгаа шүү дээ боломжтой юу гэд боломжтой гэд ингээ гэрээ хийгээд өгөөд явуулчих. За та нөгөө гэрээгээ бариад улсын бүртгэлийн байгууллага дээр очино. За улсын бүртгэлийн байгууллага дээр очисон чинь наад бэлгүүн гэдэг компани чинь байрыг тэнцээ А гэдэг хүнд зарсан байна. Өчигдөр урьдсан тэмдэглэл нь манай бүртгэлийн байгууллагад хийгдсэн байна гэд танд хэлээд өгнө. Таних яг 2 дугаар ээлжийн бүртгэлд орж болно шүү гэд хэлээд өгнө. Тэгэхээр та бол юу вэ би чи нэг байрны 2 дахь өмчлөгч баймааргүй байна. Тэгэхээр би энийг ерөөсөө бүртгүүлж болохгүй юм байна гэд буцаад барилгын компани дээр ирнэ. Энэ байр чинь бүртгэлтэй байна штэ гингутл барилгын компани. Тийм байна уучлаарай танд өөр байр өгье. Эсвэл бол мөнгө ч өгье гэдэг ийм шийдэл тэр доороо. Нэгээс 2 хоногийн хугацаанд болж штэ. Тэгэхээр иргэд бол энэ дээр яах вэ гэхээр 100% төлбөрөө шилжүүлчихэд улсын бүртгэллөө очингууд л бүртгэлтэй байна гэдэг байгаа юм. Тэгэл хохирчоод байна. Буцаж ирээд мөнгө авъя гэхээр би барилгын компани мөнгө нь авахгүй. Гэрийн зааснаар 10% суудагнаа. Эсвэл та шүүгтээд аваарай. Шүүгт хэрч 2-3 жил. Ямар сони юм бэ тий? Бүх компаниуд одоо яг бүх гэх нь хайш. Ер нь бол маш олон компаниуд бол ингэж байна. Ингээд нөгөө нэг зүв зүгээр мөнгө өгж итгэснээрээ та охирж штэ. Тэгэхээр би танд юу гэж зөвлөх гээд байна вэ гэхээр та эхлээд ядаж 10-аас 20% урьдчилгаа хийчих. 100 саяын байр авах гэж байгаа бол ядаж 10 саяын л хийчих. Тэгээ хийчээд урьдсан тэмдэглэлийн бичиг гэрээгээ аваад улсын бүртгэл дээр очиж бүртгүүлчих. Бүртгэгдлээ та бол анхны бүртгүүлж байгаа иргэн захиалагч юм байна гэд тэнцэнс хэлээд өгнө. Тэгэнгүүт л та буцаж ирээд мөнгө төлчих. Тэгэл бол. Тэгэхээр яг нөгөө хувь хүнээс бас нэг байр авах тохиолдол маш их байдаг тийм ээ. Яг барилгын компаниасаа гэхээс илүү хувь хүнээс. Тэгэхээр энэ яг процедур үйл явц нь яг адилхан байх уу? Адилхан. Яг хувь хүн дээр бол нөгөө баригдаа дууссан байр байна уу, дуусаагүй байр байна уу гэдгээс шалтгаална. Хэрвээ дууссан байр байвал нөгөө үйл хөдлөлийн дөрөнгийн өмчлөх эрхийн гэрчлэгийг нь харна. Гэрчлэгийг одоо хуурамчаар үлдээд байгаа. Бас. Тий, бас. Тэгэхээр ийм мөнгөлөөс давхар лавлгааг нь харчих. Магадгүй тэр лавлгааг хуурамчаар үлдэхийг үгүйсэхгүй хөгжсөн. Тэгэхээр улсын бүртгэл дээр очиод үйл хөдлөлийн нөгөө нэг худалдаа авах гэрээгээ өгөө шинэ гэрчлэгээгээ таны нэр дээр авна. Яг тэр процессын ард дээр би дийлэх мөнгө өгье. Миний нэр дээр ойрдор гарсны дараа би танд ядаж 80% өгье. Одоо би танд 20% өгье. Ер нь 20%-аач 20% ч ихтэн. Ер нь үнэхээр л 8 хийж байгаа бол гэрчлэгээ гарсны дараа л 100% мөнгө өгье гэдэг тохиролцоон дээр ер нь буух хэрэгтэй. Одоо хуульчтаас өвлгөө авж байгаа юм талууд байна л да. Манайх ийм байр зарах гээд манайх авах гээд бит хоёрын харилцааг та нэг хуулийн дагуу хийгээд өгөөч гэсэн хүмүүс байна. Тэр хүмүүст бол би зөвлөдөг. Эдний бол яхаа үйл хөдлөх бид нар ч нөгөө нэг ордер гэрчлэгийг энэ та харчиж байгаа. Та нар бол яхаа урьдчилгаа 30 юм уу 50% шилжүүлж болж байна гэд. Хэрвээ тийм одоо иргэд бол тэрийг яг үнэхээр нотлох хуримт мөн үү гэдгийг бол ялгаж зааглаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол урьдчилгаа 10-20% өгөөл үлдэгдлийн өмчлөх эрхийн гэрчлэгийг авсны дараа өгье гэдэг л нөхцөлтэйгээр тохирол тэгэл дараа нь мөнгө шилжүүлчих. 100% мөнгө өгчдөг. Тэгэл за нөгөө худалдагч худалдаа авахч хоёр чинь натраад орчин үйл хөдлөлтөөр очисон чинь энэ ч хоромч наа чи өөр хүний нэр дээр байсан байна шүү дээ. Иргэн А гэдэг хүн тань зарсан юм байна. Гэхдээ энэ чи А-гийн нэр дээр биш, Б-гийн нэр дээр биш шүү дээ. Энэ хаанаас гарч ирсэн гэрчлэгээ вэ гэд улсын бүртгэл чинь цагдаа л иргэн шилжүүлээд ингээ өөрөө баг хохирогч үйжиж баг одоо бичиг баримт хуурамтаар үлдсэн юм шиг болоод яач юу гэд. Тэгээ нөгөө нөхөрлөгөө залгасан утас нь холбогдохгүй. Тэгээ мөнгө шилжүүлсэн дансны болгоо нь дансаар нь шүүсч шаал өөр хүний данс. Бас нөгөөдгөр яг нөгөө байрны гэрчлэгийг нь банк ус дээр тавьчих ч юм уу тийм эсвэл огт нөгөө гэрчлэгээ байхгүй байрыг бас зарцсан тохиолдлууд ч бас байдаг байх тийм үү? Тэр тохиолдол бас байна. Тэр бол бас одоо бас эгзэгтэй. Юу гэхээр нөгөө барьцаатай орон сууцыг худалдаж аваад шүү дээ. Тэгэхээр нэгэсэндээ банк болон банк ус санхүүгийн байгууллаганд миний одоо би худалдаа авахч. Миний худалдаж авах гэж байгаа байрыг ингээ барьцаанд тавьсан. Тэгснээ худалдагч маань за энэ бол яг нэг 150 сая үнэтэй орон сууц юм аа. Гэхдээ 100 саяын барьцаанд байгаа. Одоо нэг зээл нэг 80 сая байна. Тэгээ чи одоо зөрүүндээ 70 сая төгрөг өгөөд ингээд авчихаа гэж. За ингээд нөгөө 70 сая төгрөгөө өгчөөд үлдэгдэл одоо зээлийн би өөрөө төлнө ч гэдэг юм янз бүрээр хүмүүс тохирно. Тэгсэн чинь нөгөө барьцаатай зээлийнх нь үнийн дүн буруу ч юм уу. Эсвэл бол барьцаатай чигээр нь худалдаж аваад эсвэл захиалгын гэрээ хийж авчаад дараа нөгөө барилгын компани ч юм уу нөгөө худалдагч итгээд нөгөө зээлээ төлөхгүй надаас бүхэл 150 авцсан шүү дээ. Авснаа өөрийнхөө төлөх ёстой 80 өгөхгүй алга болчихж байгаа. Тэнгуут нөгөө банк чинь
барьцаа өрөнгөөр бид нар охирлоо барагдуулна гэд нөгөө сүүлийн худалдаа авах чөхрөөд байгаа байхгүй. Яг нийтлэг жишээ нь бол яг энгийнээр хэлэх юм бол 150 саяар би байр авж байгаа мөртлөө танд 150-ыг бүтээ өгсөн. Та болохоор нөгөө банк нь 80 өгөөд өрийн дарчаа танд ордер гаргаж өгнө гिचээд алга болчихж байгаа байхгүй гол. Тийм байна. Тэгэл охирлоо үсээ заллаа үсээд байгаа. Тэгэхээр бүр юучгүй л хоцорж ийн ол гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр бол бас тохиролцоог сайн хийх хэрэгтэй, хуульч зөвлөгөө авах хэрэгтэй шаардлага үүсэлтэй самтарч тийм. Таны зүгээс одоо ингээд гол төлөв одоо ямар хүмүүс илүү төлхөө ингээд ер нь заллаа хийж ийн гэж харж байна те. Яг хөө заллин дээр нөгөө царай байдаг уу? Тийм. Заллигч гэдэг нөгөө дохны бичээс байхгүй. Зээ өсөг байхгүй. Маш одоо ихтгэл өнөмшил төрүүлэхээр бас үгүй. Тийм үнэхээр мундаг одоо хариулт бол юм байна. Зүгээр ээж нь охин нь ээжигээ заллиж байна. Төрсөн охин нь ээжигээ. За төрсөн дүүн аавыгаа. Ахыгаа. Төрсөн дүүн ахыгаа гэсэн үг шүү дээ. Тэгснэ аавтайгаа нийлж. Одоо энэ бүр одоо миний яг өнөөдөр ажиллаж байгаа кейс. Одоо би бүр иргэний шүүхтэр одоо ингэсэн. Нэг одоо хөдөөний малчаа ах миний үйлчлүүлэгч. Төрсөн дүү болон хүргэн хоёр нь нийлээд байраа зарж байгаа. Баян зүрх дүүрэг цай 16. За ингээд байрыг худалдаж аваад 80 эдэн сая төгрөг ингээ уул цуулаад хийсэн ёсоор нь ингээ өгөөд ус амаар тохирчж байгаа байхгүй дандаа. Уг нь бичгээр буух хэвээр. Тэгээ авчаад хоёр нөө оюутан охиноо ирээд ийшээ суулгацсан. Нөгөө хоёр охтууд нь тэнцээ сургууль сурдаг. Тэгээд байжсэн чинь сая иргэний шүүхтэр хоёр оюутан охины шүүхдод. Тэгээд намайг өмгөөлөгчөөр аваад яасан ийсэнгээ судалсан чинь иргэн Б гэдэг хүн обисээ наадах чинь 8 сард худалдаж авсан юм аа. Миний ордер нь энэ гээд шүүхэд нотлох хоримтаар шинэ ордер гаргаж үзүүлээд наа чи миний байрыг сулж өг гэж. Мэдээж өмчлөгч бол байраа суллуулах эрхтэй. Гэтэл манайх ч аль 20 онд байрыг худалдаж аваад 20 оноос хойш амьдарч байгаа усуд. Тэгээ яав хийв юу болов гэд алуу та дүүлүүгөө залгаа асуудаа гэж чи дүүн. Бид нар одоо наа байрыг чинь зарсан одоо тантай ярих юм байхгүй. Төрсөн дүүн ахтаа тэгжилж шít. Хүүе чи чин одоо миний дүү шүү дээ энэ чинь. Чи ч одоо юу яриад байна хүүхдээ гэдгсэн. Ах наадах чинь зарсан таны өгсөн мөнгө чи харин буцаагаад өгчнөө гэдэг ч. Яагаад тэгэхээр нөө тухайн үед 80 сая байсан байрыг өнөөдөр 150 сая зараад зөрүү тэнцээ 70 сая төгрөгийн ашиг аваад ингээ монжоод манай хүнийг хохирож ийна л гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ тохиолдол төр ч одоо иргэний эрг үүсчин. Тэгэн гутал бид нар зөрөөд эрүүгийн залилангаар гомдол өгч байгаа. Одоо ингээ хоёр хэрэг ингээ зэрэг шалгагдаад явж байгаа. Одоо би тэгээ ахаас өөрчлөлтчээс асууж байгаа. За таны төрсөн дүү шүү. Нэгт хоёрт наа чин бол залих гэмтэргийн шинжтэй үйлдэл мөн үгүй бол мөн шүү. Би бол одоо хуульчийн хувьд бол дүүгийн чин цагдаа төхөөсөөр аргагүй юм байна. Тэгтээ өргөдлөө бол би бичиж өгөн та одоо өргөдлөө өхөө үгүйгээ шийдээ. Дүү чин бол найдвартай явнаа. Энэ бол тэгээ ажил хэмжээний охирол 50 саяас дээш. Өндөр ялтай 2-8 жилийн хорих ялтай байхгүй. Ингээ та ингээд өхөө гэсэн өстой би сонин өстой би өгнө штэ би юу гэжтэй би насаараа хурааж хөрөмтлөөсөн мал гов алтаад малчаа айл байхгүй юу. Тэгэл нөгөө нэг өвлийн хүүтэн зуны алуунд ингээл осноос ноолоор махны мөнгөө ингээл өгөөд нэг 6 сар дотор л өгөөд 80 эдэн сая дуусгаж байгаа байхгүй 88 сая. Тэгэл одоо ингээ байхгүй. Тэгэхээр чи одоо заллах гэмтрийн субъектүүд ямар этгээдүүд байна вэ гэхэд би бол үнэхээр хариулж чадахгүй. Тийм байна. Үнэхээр наадах чинь сонсоод хинт ч итгэмээргүй юм байна. Итгэмээргүй байгаад тэр чинь төрсөн дүү итгэмээргүй. Би одоо өөрийгөө ч зайлж баадаггүй байх гэдэг байхгүй. Үнэхээр эвгүй юм байна. Тэгэхээр тэр одоо төрсөн дүү нь одоо ахыгаа залцсан. Яаж тэгж одоо ямар амар байна тийм. Энэ бол амар. Одоо бүр хүн чинь хүнээ байж шít. Тэгээд одоо бүр ах トゥ мах トゥ гэж байх нь энэ ч одоо шүүх цагтаа болоод тэгээ хурааж хоримтлуулсан мал хууг нь тэгж хамаг мөнгийг нь авчаад тэгээд мань хүн болохоро тэр байрыг нь яасан гэсэн үг өөр хүн зарцсан байна. Тэгээ мөнгөний өөрөө аваад идсэн. Тэгснээс 80 саяас нь сая буцаагаад манай хүн 50 сая шилжүүлсэн байлээ яваа. За. Аль 20 оны 80 саяг чи одоо 50-ыг шилжүүлээд яах юм. Манай хүн чинь гол нь байраа авахыг л хүсэж байгаа шүү дээ. Гол нь төрсөн ах トゥ учраас бичгээр гэрээ байгуулаагүй дээр алдаа болсон. Хүрээнд л явцсан байна л да. Тэгэхээр энэ дээр л хуульчаасаа зөвлөгөө аваад тухайн үедээ гэрээгээ чин та хийсэн байсан бол юун зайл. Одоо охин нь ээжээгээ залж ийн хэрчтэй юу гэсэн үг вэ? Тэр бол бас амар кейс шүү дээ. 20 жилийн өмнөх үйл явдал. 20 жил. Бас залж. Бас л эдрээтэй байгууллага нөө компани хувьцаа эзэмшигчтэй хоорондын маргаан. Ээж охин хоёр хувьцаа эзэмшдэг. Тэгэл хоорондоо шүүхтэлцээд идэг. Яас хэцүү мэдээ гэр бүл ялангуяа цусан төрөл бүр эцэг их
хүүхэд хоорондоо шүгтэлсэн гэдэг ер нь хамгийн том кейс ярихтай байх тий нөө мөнгө улаанууд цагаан гэдэг үү. Тий одоо таны ондоо ингээл олон жил бас өмгөөл хийгээл явж хахад хамгийн бас юм сэтгэл өвтгөмч гэдэг юм уу одоо саяных шиг тий юу ямар тохиолдол байдаг вэ? Ер нь энэ гэр бүлтэй холбоотой бас энэ заллангууд нэлийн юм төвхтэй байдаг уу? Эсвэл яг явж хаад за эгч минь юм чи ах минь юм чи ингээд бас хэрэгээ хаах тий өргөдөл одоо гомдлгүй гэсэн өргөдлөө бичих тохиолдол их байдгүй. Тэгж хаагдах юу юм? Хаагдахгүй. За би яг эхнээс нь хариулчих. Нэгдүгээрт бол саяхан миний нэг ажилласан кейс төр өөрхийн монголчууд ч нөгөө ядуу юм болохоор Солонгост очиж хар ажил хийн. За хар ажил хийхдээ бол ингэдэг юм байна л да. Ганц би эрэгтэй эмэгтэйчүүд очино. Эсвэл гэр бүлтэй ч гэсэн гэр бүлээсээ салаад явах очиж байна. Тэгээ очингутлаа нөгөө хосууд болоод хамтарч амьдраад за тэгээд нэг нь бол одоо ажиллаа хийгээд нэг нь ар гэр юмаа зохицуулаад бас нэг хөнгөн ажил хийгээд нийлээд мөнгөө хурааж хуримтлуулаад 5 10 20 жил болоод Монголдо 20 жил болох тэр хугацаанд Монгол руу мөнгө шилжүүлээд байр аваад байна л да. Одоо хоёулаа хосууд байгаад л би чиний талайханд итгээл мөнгө шилжүүлээл хоёулаа 2 3 байртай гээд Монгол тооцоолоод яваад нь шүү дээ. За 3 байртай болчлоо очиод нэг байраа зараад бизнес эрхэлчин хоёулаа нэг байртай нэгийг түрээслүүлээд хоёулаа ингээд сайхан амьдарчин асуудал шүү дээ хоёулаа чинь шинэ танилцсан. Ингээд явж хагаад Монголд ирээд хосвш болж байна. Тэгсэн чи одоо яаж ийм вэхээр эмхтэй бол нөгөө миний бүх мөнгийг авцсан учраас бүх мөнгөөр өөрийнхөө нэр дээр болоо өөрийнхөө дүүнэрийн нэр дээр нөгөө Монголд хүмүүсээрээ байр авцсан. Би буцаагаад нөгөөдхийн шилжүүлээд авъя гэхээр юу ч байхгүй. Тэгээд та одоо мөнгөө шилжүүлсэн юм уу гэд нотлгээд одоо шүүх намайг тэгэн шүү дээ. Тэгээд нотлоё гэхээр Солонгосын нэг хэцүү тал нэг хамаагүй харалцсан улсууд чинь мөнгөнгүүлгээ хийж болохгүй. Тэгээд дандаа нөгөө дамжуулдаг. Хүнээр дамжуулна. Хөрш мөрш эсвэл Солонгост байдаг өөр монголчуудаар. Тэгвэл би энэ найз охиндоо итгээд мөнгө өгсөн манай хүн бас нэг өөр хүнд итгээд өөрийнхөө ах дүү лөө уг нь явуулсан. Тэр нь бол нотлогдно. Гэхдээ би энэ хүнийг хинээр дамжуулж яаснаас сайн мэдэхгүй. Тэгээд тэр нь одоо яг нотлох хоримтын хэмжээнд иргэний шүүхтэр өмгөөлөгч нар ажиллахад бас хэцүү. Солонгосоос бид нар нотлох хоримт олж ирнэ гэдэг бол хэцүү байхгүй. Ингээд одоо би бол одоо жишээ нь 3 байрны мөнгийг энэ хүнд өгөөд энэ хүнийг гэсэндээ баг Солонгост бас нэг хайхтар ажил хийгээгүй. Гол байрны мөнгнүүдийг би гаргаадсэн. Та бол одоо нөгөө түрээс ашиглалт идж явах юмны юм гаргаад ингээ бүтээрч өгнө. Хосууд болоод нь шүү дээ. Гэрэлтийн баталгаагүй болохоос биш гэр бүл байхгүй юу? Тийм шүү дээ. Баг тэгээд яг хүүхэд төрүүлэхгүй хоёлаа яг амьдралын төлөө мөнгөний төлөө гэдэг ийм зорилготой. Тэгэл Монголд одоо нутагтаа ирээ сайхан амьдрна гэж хүссэн. Тэгээ ингээ явж байгаа нутагтаа ирсэн нөгөө мөнгөтэй хөрөнгөтэй хүнийхэн санаа бодол нь хуурал эсвэл хуучин найз залууч үт юм уу хуучин нөхөрч үт юм уу тэр үнтэйг нийлээд алга болчихно. Би бол энийг бол эрэгтэй эмэгтэй гэлэхгүй аль аль улсууд нь л хийгээд заллаад одоо энэ заллан гэхэд айгүй муухай юм. Энэ дээр бол одоо би бас сая шүүх хуралдаанд ороход надад бол бас хэлэх үг олдохгүй л байлээ. Тэгээ би одоо шүүхэд хэлж байгаа юм. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Би сая нөгөө эрэгтэйг нь эмэгтэйг хэлчихлээ шүү дээ. Эрэгтэй нь тэгж эмэгтэйгээс нэгч. Тэгээ би эмэгтэйг нь л та нар одоо ингэж болохгүй. Адилхан монголчууд энэ дээрээ гэдэг. Одоо баг нэг хиймэрхүү үг хэлж шүү дээ. Одоо тийм яг хувь зүйн хувьд бол одоо надад үнэхээр тийм хэлэх тийм одоо харамсалтай байхгүй. Би ч бүр ингээд шүвсээ баг өмнөөс нь өөрчлөлөгч байгаа өмнөөс ингээд нулимс тусалчих гээд ингээд байж байгаа. Хэцүү 20 30 жил тий ажиллаж хүний нутагт хараараа ажиллаж бас хүнд хөдөлмөр хийж байгаа. Тэгээд хоримтлуулсан гэж бодоод яваад исэн чинь энэ ч ирсэн юу чгүй 20 жил юу чгүй өнгөрсөн байна гэдэг чинь бол бас хэцүү шүү дээ. Тэгээд нөө алдсан 15 таа гэдэг үг бол. Тэгсэн энэ ч бүр 25 таа. За. Тэгээ одоо ингээд ирээд хил ам хийгээд манай нөгөө нэг 3 байрны мөнгө өгсөн чи ядаж нэг байраа авлаа. За. Тэгээ авахтаа нөгөө нэг Монголд байсан дүүгийнх нь нэр дээр байгаа шүү дээ. Дүүгийнх нь нэрээс байраа авцсан. Тэгс чи дүүн жилийн дараа шүүхтэд ороод ирж байна. Чи миний байраа. Ягаад яаж байраа авсан бэ гэхээр нөгөө бэлгэлийн гэрээгээр авсан. Бэлгэлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцоолно гэж шүүхтэж байна. Яаж байгаа юм гэсэн чи миний байр чи үнэхээр байраа авсан бол наад байрныхаа одоо мөнгөний төлсөн гэдэг тэр их сурулж хөрөнгийн их усроо нотл гэж намайг хэлж. Би чи Солонгост байсан ийшээ мөнгө өгöd ингээд амжуулсан юм ч гэдэг яад нотлох вэ. Тэгээ айгүй хэцүү ингээд хөөхтэй. Тэгээд тэрэн дээр нь бас шүүхтэд ялсан. Ялсан. За яашгүй ёо. Нэг юм болчихлоо. Шууд ингээд тайвширч шүү дээ. Би ер нь бол ямар гоё олон кейс юм мэддэг. Яасан сайхан мундаг юм бүлэгчтэй ярилцсан. Одоо тэгээд нөгөө сүүлийн үе чинь нөгөө залуучууд бас яг сая таялж जैन те намар олоод нөгөө түрээслүүлэх
гэдэг асуудал дээр нэлээ ингээд заллуулж байна гэдэг. Тэгээ яагаад бас заллуулаад энэ төрүүлж бас мөнгөө хийгээд байгаа учраас заллуу үсээд байна тийм үү? Зүгээр төрүүлжл бит мөнгөө хий. Тэгэн гуталч яах вэ? Өдөөнөөс ирсэн оюутнууд чи өөрхийн нийгмийн харилцаанд оролцоогүй юм мэдхгүй. Тэр болгон хүний нүдлөө хараад аливаа Монголиэл авлагаагаа үзүүл гэж хэлж чадахгүй тийм зориг байхгүй. Тэгэн гуталч залливч нар бол яах вэ? Ийм Монголиг нэг хуримжлал авлагаа үзүүлж болно. Эсвэл бол байранд нэг гүйл гэж оруулж ирээл энэ сайхан байр байна. Хараад дараа үзээрэй. Миний байр ахындаа асуудалгүй 6 сарын наач одоо жишээ нэг 6 сая гэдгийг чамд яшиг хөдөөнөөс ирсэн өөрхөө оюутан байна. 900 мянга сараар бодоод өгье. Гэн гуталчин баярлалаа заа гэж бүх мөнгө шилжүүлээ. 5 сая 600 тэгэл таг. Сарын Монголиг нэг хуримжлал авлагаа үзүүлж болно. Эсвэл бол байранд нэг гүйл гэж оруулж ирээл энэ сайхан байр байна. Хараад дараа үзээрэй. Миний байр ахындаа асуудалгүй 6 сарын наач одоо жишээ нэг 6 сая гэдгийг чамд яшиг хөдөөнөөс ирсэн өөрхөө оюутан байна. 900 мянга сараар бодоод өгье. Гэн гуталчин баярлалаа заа гэж бүх мөнгө шилжүүлээ. 5 сая 600 тэгэл таг. Яа. Тэр хүн тэгэхээр тэр түлхүүр энтер нь яаж байгаад байна гэсэн үг үү тэр хүнд? Ингэдэг яг зүгээр нийтлэг тохиолдол бол миний одоо жишээ нь би залливчт гээд. За би энэ байрыг түрээсээр авчих. Нэг сарын нэг 800 мянгаар. Тэгснээр сая төгрөгөөр дам түрээслэх гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ түрээслүүлэхгүй тэрийг. Нөгөө ах нь энийг ингээд 800 мянгаар түрээссэн ч гэж хэлэхгүй шүү дээ. Энэ бол миний өмчийн байраа. Ах нь бол өөр одоо ингээд зайсанд их сайхан байранд амьдэртий. Энийгээ түрээслүүлж ирнэ амьдэртий. Алуу миний хоёр дөө ороод тэр энийг сайхан үзчихаар. Ер нь сарын сая төгрөгөөр түрээслүүлдэг. Та нар оюутнууд юм чинь би яг сарын 900-аар түрээслүүлье. Мөнгө бүтэн ивэл шүү. Бүтэн ихгүй хийн гэвэл би бүр 800 болгоё. Бүтэн иөхгүйгүүл ах нь нэг сонир яагаад шаардлага болгоо өөр бүтэн иөх гээд нэг богино хугацаанд 5-10 сая төгрөг гинт авах гэдэг шүү дээ. Ингээ нэг цаад нөгөө нэг ятгах тусан нэгтэл гэдэг шиг те. Ингээд байгаа. Гэхдээ бол шууд ингээ илч шахахгүй байгаа үстэй. Ер нь жоохон хямдруулаа шүү гэдэг ингээ монголчуудын хямдрал дуртай те. Ийм одоо ингээ өчнөө хүмүүс залгаад ингээ залгаад идэг байхгүй. Эднэр гээл ингээл жүжигийг бол гой гой тоглоно шүү дээ. Тэгээд нөгөө хүнд ингээд үзүүлээд ингээ мөнгөний авчин. За ахын доо эрх нэгтгэхээс нөгөөд ирээрээ. Тэр болтол ах нь одоо энэ минийг бас жоохон цэвэрлэгийн мөрдгийг хийлгэчээгээд хаалгаа цойжлоод алга болоод үндсэн өмчлөгч буюу хүнд нь миний түрээсийн хугацаа дууссан шүү дээ. Би чинь түрээслэгч. Төлхөрөө өгөөд би өөрөө яваад очих шүү дээ. Тэгээд дараа нөгөө оюутан хүүхэд чинь үндсэн түрээслэг өмчлөгч нь маань өөр түрээслэгч олоод авчирна. Эсвэл өөрөө ирнэ. Тэд нар хоорондоо мөргөлдөө тагаралтаад юу болов яав хийв тэгээд цагтаа. Тэгээд би бол тийч мултраа сайхан айлтын хайнаанд явж байгаа шүү дээ. Яана. Тэгээд гол нь нөгөө нэг за миний түрээсийн хугацаа дуусгаж байгаа тэр хүн төлхөр байгаанд идэг тэгснэ ингээд хүмүүс дамлаад түрээсэлждэг байх нь. Тэгээд маш олон хүнд магадгүй ингээд түрээслүүлсэн тохиолдол их байдаг байх тийм. Нэг өдөр 5 хүнд оруулаад зэрэг харуулчих юм шиг. Цагийн хуваар гаргаад уулзалтын цаг тавлал. Яа бүр яг ажил хэрэг болгоод байгаа юм шиг. Энэ дээр бас нэр яаж хохирол ер нь бараг тийм болоо. Энэ бол яг хоо эрүүгийн 17-3 заллих гэм тэрэг. Тэгээ амьдралын их усүр болгосон буюу байнга доктортой үйлдсэн гэдгээр ял өндөрдөг. За. 20 хайлын хэмжээ бол нэлээд өндөр болчихж байгаа гэсэн үг шүү дээ. 2-8 жил. Тэгээд өөр сонголт байхгүй зөвхөн хоригдно. Дээрээс нь хохирлыг бол одоо эрүүгийн журмаар төлж барагдуулъя гэвч нөгөө нөхөр чинь аль хэдийн хайнаанд ороод очиод мөнгөө өртсөн болвол мөн дээрээс нь өөрийнх нь нэр дээр өмч хөрөнгө мэдээж байхгүй л амтан байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол иргэд хохирол үлдчихэв. Тэр хүн шорондоо очиод магадгүй ажил төрөл хийгээд нэрийн данслуун мөнгөнд орныг 20% орд юм аа. Тэгээд тэрнээс нь одоо хохирогчтой хохирлыг дараа талаар нь барагдуулна гэдгийг хуулаараа. Тэгэн гуталч одоо хэдэн зуун сая хохиролтой одоо энэ барилгын компани захирал махиралтай эсвэл саяны түрээслэгч магадгүй 100 сая 10 хүнээс 10 сая гэж 100 сая болцсон болвол тэр 100 саяыг одоо тэр хүн шорон дотор шорон одоо ямар хөдөлмөр олгодог ажиллалагч биш. Тийм хэмжээний мөнгө цалиухгүй шүү дээ. Их хүнд ажил хийсэн ч гэсэн. Тэгэд ер нь тийм хүнд ял авцсан хүнийг ажил хөдөлмөрт гаргалаа юу. Ингээл тэр иргэд бол ингээл маш олон жил хохирно. Яг хөө энэ дээр бас нэг кейс хэлэхэд манай нэг үйлчлүүлэгч 2010 онд юмнуудаа хулгаад алдаад бүлэг хулгаад гэрлүүн орон байрлал нэвтэрч хулгаалаад 800 гэдэг юм 3 нөхөр дээр 2 сая 400 мянган төгрөгийн хохирол гарсан. Тэгээ хохирлоо төлгсөн чинь давхар 10 жилийн хорхол авцсан. Тэгээ манай үйлчлүүлэг тухайн үед мөнгө авъя гэсэн нөгөөдөл нь хохирлоо төлж чадахгүй байгаа шоронд авчиж байгаа байхгүй. Тэгээд манай үйлчлүүлэгч шийдвэр гүйцэтгэлээр очсон чи та 10 жилийн дараа ирэх гэсэн гинэ. За. Яаж байгаа гэсэн наа хүмүүс чи шоронд байгаа юм чи одоо хэн төлөхөвдөө та 10 жил хүлээ гэсэн. Тэгээ манай 11 онд хөөцөлж байгаад хүлээгээ сая 21 онд шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очсон байна нийслэлээ. Тэгсэн одоо наадахны чи хөөцөх хугацаа дууссан өнгөрсөн гэсэн.
Одоо наа мөнгө чи ирэхгүй. Одоо наа чи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хууль хугацаатай л да. Тэгээд арга зэрэг дээр нь орсон. Одоо наа чи нэмэргүй гэдэг ингээ наа мөнгө зээл суллагдаад явцсан байна жилийн өмнө. За ингээд өмгөөлөгч тандсан. Өмгөөлөгч бол одоо энэ шүүхийн шийдвэр бол заавал биелэгдэх зарчимтай. Монгол Улсын үндсэн хууль зааснаар бол шүүхийн шийдвэрийг бүх шүүх бусад этгээ заавал биелүүлнэ буюу хямбугаач одоо нас одоо хугацаа үйл аргалсан биелүүлнэ. Ингээд тухайн шүүхтэн дахиж хүсэлт гаргаад дахиж бичиг аваад тэгээ дахиж шийдвэр гүйцэтгэлд өгөөд тэгээ нөгөө улсуудыг чинь дахиж олуулад тэгээ сая 2024 онд нөгөө 2 сая 400 мянган төгрөгийн төлөвлөлөө шүү дээ. Гэтэ тэгээ тухайн үе чинь бас мөнгө одоогийн мөнгө. Тийм тэнгэр газар шүү дээ. Яг тухайн үе тэр хүүхдүүд бол нэг 18 та 20 21-тэй залуучууд байсан. Сая бол 30 31-тэй залуучууд болоо гараад ирж байгаа. Тэг амьдрах гад байж хахад нь яг шийдвэр гүйцэтгэлд өгөөд 800 мянган төгрөг авъя гэхэд бол өнөөдөр бол бараг сарын цалингийн талд одоо хөдөлмөрийн өсний доод шүү дээ. Тийм шүү дээ. Ингээл эргэж хэрэгдээл охироод энэ тэгэхээр энэ дээр иргэдийн анхаарах зүйл мөнгөө шилжүүлэхээс өмнө нэгтлээ. Зөвлөгөө аваад чаддаг мэддэг хүнээс нь. Тэгээд нэх их мөнгө шилжүүлж тэгээд айгүй хөнгө хаамгаа байгаад. Айгүй тийм яаруу адгууч юм шиг тийм тэгээд нөгөөтөгөр за энэ боломжийг л алдаж болохгүй гэдэг нэг юм бодолтой байгаа. Тэгээ нөгөө хүмүүс нь илүү юм гой давуу талыг олгонгууд за би энийг л алдаж болохгүй шүү гэж маш хурдан байдлаар л өөртөө давуу талыг авах гэсэн нэг тийм шунал хүсэл тийм тэрэндээ одоо ингээ хөтлөгдөөл заллуулад байна уу да. Яг хоцрогдох гээд байдаг тийм. Хоцрох гээд байгаа мэдрэмж аваад. Тийм тэнгууд одоо би одоо сая ярьснаар бол бид нар ингээд лоурийг бол ингээд бид нар яг ингээд нэгтлаад сайн байх юм байна. Гэтэ би эндээс нэг юм асуумар санагдаад. Тэр нь болохоор хуулийн байгууллагад одоо луурдуулчаад яг очиолоо гал та тий. Луурдуулахаас өмнө одоо яаж үйлчлэгээ авах боломжтой байдیں۔ Тий одоо өмгөөлөгчөөс ч гэдэм уулчаас ч одоо би жишээ нь байр түрээслэх гэж яддаг. Яг хөө зүгээр жижигхэн асуудал гэж болно. Гэтэ би луурдуулжсэнаас нэг бас нэг мэрэгжлийн үнээс нэг юм асуулгаад мэдчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр үйлчлэгээнүүдийг хаанаас яаж авал зүгээр эдийн. Тэ тэр талаар хэлж өгөл. За, иргэдийн яг энэ тохиолдолд иргэд хаана хандхайг мэддэггүй. Шүүх дээр очдог, прокурор дээр очдог, цагдаа дээр очдог. Тэгэхээр шүүх прокурор бол иргэдэд зөвлөх үүрэг хүлээхгүй буюу зөвлөвөл бүр өөрсдөө хуулийн хариуцлагатай шоронд орно. Тэгэхээр зөвлөх ганц одоо хуульчин бол дөрв биш те натраад шүүх натраад шүүгч прокурор өмгөөлөгч гэдэг. Энэ дөрвөн субъектээс зөвлөгөө өгөх хэрэг бүхий ганц субъект нь өмгөөлөгч байхгүй. Тэгэхээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил одоо чиг үүргийнхаа хүрээнд бол бас зөвлөгөө өгнө. Гэхдээ та нар бүгд мэднэ. Төрийн албаны ажил маш их. Юун тань зөвлөгөө өгөх тэнцээ хохирсон хүмүүс дээрээ гүйж барахгүй байна. Тэгэхээр ерөөсөө өмгөөлөгч тандхаас өөр гарцгүй болчихно тий. Өнөөдөр бид нар нэг үхэх гээд одоо эмнэлэгт одоо очиж ивэл эмнэлэг очиртой байл өөрөө очир багтай эмнэлэг дээр гүйдэг шиг ер нь хуульчдаас ганц өмгөөлөгч зөвлөх үүрэгтэй юм байна. Дээрээс нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авах юм байна гэж. За энэ тохиолдолд өмгөөлөгч яаж ажиллах вэ гэхээр жишээ нь түрээслэж байгаа бол өмгөөлөгч тухайн үнэхээр таны өмч хөрөнгө мөн одоо түрүүний сэтгэл хөдлөлтөд автаад орж ирсэн хөдөөний оюутныг бодвол өмгөөлөгч тэнцээ за та юм оцолж тэгчгэн гिचг гэдэг ингээд нэгтлээд овэж мөнгө битэлж үлвэж аливаа энэ лавлагыг нь харъя. Энэ ордер нь харъя. Эсвэл та улсын бүртгэлийн байгууллагаас үйл хөдлөлийн үе төрөнг таних гэдэг тодорхойлтыг яг өнөөдрийн он сар өдөрт хамгаалтаа гаргаад ир. Тэгээ бид нар 20 саяыг шилжүүл. Гэх жишээ нь. Ингээ явчихад бол хизээч хохирохгүй. Нэгт хохирох зүйл байсан ч тэр эрсдлийг хэлээд өгнө гэсэн үг. Хоёрдугаарт орон сууц судалтай авах гэж байгаа тохиолдолд нөгөө урдсан тэмдэглэгээ. Урдсан тэмдэглэгээ эхлээд хэлгээ. Барьцаатай юм уу, барьцаагүй юм уу? Барьцаатай барьцаагүйг эргэж шууд мэдэх боломжгүй шүү дээ. Тэр өмгөөлөгч бол хэрвээ та өмгөөлөгч авах юм бол өмгөөлөгч төр үйлчлүүлэгчд за яг энэ байр барьцаанч байж магадгүй, өөр хүний урдсан тэмдэглэлч байж магадгүй. Хоёулаа улсын бүртгэл ороод шүүлгээд үзье. Тэгээ улсын бүртгэл чинь шууд одоо хаамаагүй гудамны хүн очихоор шүүлт хийгээд хараад хэлээд өгөхгүй л дээ. Тэгэхээр нөгөө тэрийг яг нөгөө өмгөөлөгч бол нөгөө хууль заас эрх хэмжээнийхээ өрөөнд албан баланкн дээр хүсэлт юм бичээд ийм хүмүүс төвлж зүсэлцаа үзүүлж гин тэгж гин ингэж гин энийг нотлохоромтаар гаргаж өгөөч. Хэрвээ тэх юм бол бид ийм хилцэл гэрээ хийх гэдэг юм. Гэт ингээд ажиллаад явчихдаг. За маш их баярлалаа. Тэгээд маш хэрэгтэй мэдээллийг бас өмгөөлөгч маань өглөө. Тэгээд нэлээд том эрс
хүртэл гарахаас өмнө тийм бид бол өмнө нь бас жижиг одоо зүйлээр одоо юу гэдгийг өөртөө хэрэгтэй байдлаараас авах боломжтой нь юу вэ гэхээр мэдээж өмгөөлөгч гэдэг хүн байдаг. Одоо юу гэдгийг те өмгөөллийн одоо үйлчлэгээ авах нь одоо нэлээд юм хэрэгтэй мэн гэж болголоо. За тэгээд өнөөдөр маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Амжилт хүсье. За баярлалаа.